За баярлалаа. Тэгээд энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан танай телевизийн хамт олонд баярлалаа салгасан илэрхийлье. Нэвтрүүлгийг үзэж байгаа одоо нийт хэлжтэй бас үзэгч олондоо бас энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За би Өмнөг аймгийн Номон сумын харьяат за Хилийн Тэг 108 дугаар анги одоо ард иргэдийн сайн мэдгээр бол замын үд шалга нэвтрүүлэх хотродын соёлын төвийн дарга соёл сурчлагын авцаар Ахмад анх баяр их залуу байна. За тэгээд манай замын үд шалга нэвтрүүлэх хотрод маань одоо үүсгэн байгуулагдаад 93 жилийн түүхийг үүссэн юм бас ууган хотродуудын нэг хил хамгаалах байгууллагатаа бас нэлээд одоо бас алба ачааллыг өөртөө үүрч явдаг юм хотродод ажилладаг ийм залуу байна. За энэ өөрөө таньхан бол Хилийн Тэг 108 дугаар ангийн маань одоо соёлын төв одоо миний яг одоо эрхэлдэг албан тушаалын одоо энд орж ирээд зогсож байна гэсэн үг. Энэ өрөөнд орж ирээд одоо энд чинь бид нар хил хэлжтэйгээ одоо соёл урлагаар ханган тийм ээ соёл урлагийн чиглэлээр одоо сэтгэл зүйн чиглэлээр одоо бэлтгэл олгох чиглэлээр явдаг. За Хилийн одоо алд маань хил хамгаалах байгууллага маань өөртөө бас маш олон одоо тусгайлсан чиг үүрэг бүхий одоо албатуудыг агуулж байдаг. Тэдний нэг нь одоо урлаг соёлоор үйлчлэх юм да. За тэгж ойлгож байна. Тэгэх гоё асуулт байна. Онцлог ихэлдэ ер нь бол би ч өөрөө хил хамгаалах байгууллагын энэ их айлын нэгэн эдэс. Тэгээд хилчдийн одоо сэтгэл зүйн чиглэлээр манай одоо яг сэтгэл зүйн мэдээлэл сурчлагын миний харьяалагддаг албан маань сэтгэл зүйн чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулдаг юм алба байхгүй юу. Хилчдэд одоо сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, за дархлаа бий болгох, урлаг соёлоор үйлчлэх, тэгээд одоо нэг өстөндөө соёл сурчлагын албыг хариуцж чинь гэсэн үг. Тэгэхээр би бас хилчнээс гадна урлагийн үннээрээ дамжуулаад, урлагийнхаа бас мэрэгжлээр дамжуулаад одоо бас өөрийнхөө мэрэгжлийг Хилийн цэрэгт одоо үргэлжлүүлээд ташааж явж байна гэсэн үг байхгүй. Тэгээ бидний одоо албаны онцлог бол ерөөсөө л ингэж уялдаж байгаа. За 2005 онд Өмнөг аймгийн Чандван цогцлбор сургуулийг дүүргээд одоо бол соёл урлагийн их сургуулийн харьяа соёлын дээд сургууль гэж явдаг. Хуучнаар соёл урлагийн коллеж гэж байсан. Тэрний менежментийн ангид анх хэлсэн орж байлаа. За тэгээд дараа нь дуулаачаар мэрэгжил эзэмшээд за бүр дараа нь одоо хилчин гэх одоо энэ эрхэм хүндтэй нэр алдрыг одоо зүүхийн тулд одоо хуучнаар бол хууль сахиулах их сургууль одоогор бол дотоод хэргийн их сургууль тийм ээ дотоод хэргийн их сургуулийн одоо хилчин шалгагч бэлтгэх дамжаанд элсэн ороод ингээд явж байна. За мэрэгжил бол одоо хилчин шалгагч дуучин гэх юм хослмол. За урлагийн амьдралд хизээнээс орсон бэ гэхээр бүр хитнээс гэж ярина тийм ээ. Манай аав ээж чинь миний аав ээж чинь ээж маань насаараа багшилсан хүн байдаг. Өмнөг аймагт багш хийдэг байсан одоо сайн зээгээд одоо ээж маань хуваараа бизнес эрхлээ явж байгаа. Тэрүүн бас байгууллага ажиллуулад за аав маань бас урлагийн хүн байсан. Соёлын төвийн одоо сум орон нутгад соёлын төвийн эрхлэгч, хөгжимчин тэгээд соёлын төвийн эрхлэгч одоо юу гэдэг вэ? Хөгжимч юу гэдэг лээ тийм бүхэл юм энэ дуучин, бүжигчин одоо болохгүй жүжигчин гэдэг юм уу тийм ээ. За тэгэл тийм урлагийн одоо их буцалсан тиймд өссөн. За тэгээд аав ээжигээ дагаж энд их тоглолтод багаас их оролцдог байлаа. Ер нь урлагийн хүн одоо хүн болохыг их хүсэж мөрөөддөг. Өөрөө урлагийн салбарт бас ажиллаж үзэхийг хүсдэг. Урлагийн хүн их гоё харагддаг. Сэтгэл нэг л ойр дотнч юм шиг хүний өмнө их хил байдаг ш тийм ээ. Тэгж харагддаг байлаа. Тэгээд ер нь бол 2010 оноос эхлээд ерөнхийдөө Хилийн цэрэгтээ энэ их айлтай амьдралаа олбсноос хойш ер нь цэргийн дуу за тэгэл өөрийнхөө бас сонирхож явдаг дууран бүтээлийг төөрөж эхэлсэн юм байна. За тэгээд одоо 9 сарын 18-нд одоо UB Pulse-ын концерт их танхимд одоо хилчдийн маань баяр 9 сарын 17-нд болдог. За тэрний маргааш нь одоо хилчдтэй ард иргэдтэй одоо өөрийнхөө
уран бүтээлийг тайлгнасан. За оноч төрсөн эх орон гэдэг тоглолтоо ихээр зорж явна да. Хил хамгаалах байгууллагын маань ер нь бол онцлог бол ерөөсөн үйл ажиллагааны чиглэл бол улсын хилийг хамгаалах, шалган нэвтрүүлэх албыг хослуулан гүйцэтгэдэг ийм үүрэгтэй. За тэр дотроо задраад явахаар манай одоо анги өтрөд маань бол одоо цэргүүдийнхээ бие үрэлтхүүнээс ихээ одоо сэтгэл зүйд маш их анхаарч ажиллаж байна. За шинээр бас одоо томилогдож ирсэн мэрэгжлийн сэтгэл зүйч ажиллаж байгаа жишээний. За тэгээд мэдээж эн чинь хүн ажиллаж амьдарч байгаа учраас хилч чинь бас эх орныхоо хэмжээр хязгаар нутгийг тойрч ажилладаг. Тийм учраас энд ажиллаж байгаа хүмүүсийн одоо сэтгэл зүй, урлаг соёлын талыг бид нар хангаж явах үүрэгтэй учраас энэ тал дээр илүү анхаарах нь бас зүйтэй. Ягаад гэвэл тэр хүмүүсийн сэтгэл санааг байнга өргөж явах хэрэгтэй. Тэр хүмүүсийн сэтгэл санааг өөдрөг байлгах хэрэгтэй. Тэгж ажил дээрээ бас ажиллаа сайн хийн. Одоо ажлын амралт ачааллыг тэнцвүүлж явах хэрэгтэй гэл тийм ээ. Маш олон давуу талууд байна л та. Тэгээд ерөнхийдөө бол одоо ер нь цэргүүдийнхээ сэтгэл зүйд илүү анхаарч ажиллаж байна. Сэтгэл зүй талаас одоо хүмүүсийн сэтгэл зүйг тодорхойлох, хөлийн харуул манааны тохироо бүрдүүлэхэд сэтгэл зүй талаас энэ хүн хоорондоо таарах уу, таарахгүй юу? За тэгээд одоо цаашид одоо алба үйл ажиллагаа явуулахад энэ хүний сэтгэл зүй ямар байна? Эсвэл унсан байна уу? Хэвийн хэмжээнд байна уу? Эсвэл хэд өндөр түвшинд бас сэтгэл хөөрөлттэй байна уу гэж бүгдийг тодорхойлох хэмжээний тийм ээ. Ингэж ажилдаг. Тэгж ээжж бас алба үйл ажиллагаа бас одоо цаашаа хэвийн хэмжээнд явагдахаар. За мөн одоо урлаг соёлын чиглэлээр хөлийн техник 108 дугаар анги маань одоо бас маш их олон зүйлийг гэж одоогоос одоо нэг 5-6 сарын өмнө хөлийн техник 108 дугаар ангийн маань 2-3 дуучин залуу маань бас өөрсдөө цэргийн хүмүүс боловч урлаг тайртай. Тэгээд өөрсдийнхөө уран бүтээлийн тайлан тоглолтыг за одоо сум орон нутагтаа аймагтаа тоглосон байна. Ингээл ер нь хослуулаад явж байна. Хилчин хүний сайхан их олон зүйл дээр мэдрэгддэг штэ. Надад бол хамгийн сайхан нь яг хөлийн манаанд явжгаад эх орныхаа тархай хил дээр нар мандахыг л харгал гоё да. Тэ? Их гоё гэдгийг яг ч юм сэтгэл зүрхэнд их ойрхон энэ хөлийг би манаж байгаа учраас гэр бүл маань, үр хүүхэд маань, ах トゥ төрөл төрөсөд маань эх ор минь амраа молон байгаа гэж омгчход их сайхан байд юм да. Их гоё гэдэг. Гэхдээ ер нь тайзны амьдрал гоё штэ. Тэ? Яг хуу урлагийн хүн гэдэг талаасаа ч юм уу, цэргийн хүн гэдэг талаасаа ч юм уу, алтан тайзан дээр гараад ирэхээр айгүй их сэтгэл хөдлөдөг. Тэгээд эх орны дархан хилийг хамгаалж байгаа эрт цэргүүд өөдөөс хараа сууж байхаар айгүй гоё бодогддог. Тэгээд нөгөө цэргийнхээ дуу дуулахаар ч юм уу, эсвэл аав ээжийн тухай дуу дуулахаар юм уу, эх орны тухай дуу дуулахаар айгүй их тийм омогшдог, огшдог тий. Эсвэл одоо өөрөө баг уулчих гэж байгаа юм шиг тий. Тийм мэдрэмж төрдөг. Ер нь бол тайзан дээрээ гарч ирэхээр айгүй сайхан тийм мэдрэмж, энергийг авдаг. Заримдаа би ч одоо ингээд ажлын бас ачааллаасаа болоод ядарсан ч юм уу, эсвэл зарим стресст үе байж та хүн чинь янз бүрийн үе бий байна. Тэгээ стресст үе таарах юм бол ингээд тайзан дээрээ гарч ирээд хөжмийн даргаагаа буугаа за нэг хөжим тавиад хаш нэг сайхан дуулчих гэх юм уу те, нэг караокед орсноос илүү сайхан болчихдээ шүү дээ. Яагаад ч юм нэг тайзан дээрээ гараад ирэхээр л тийм гоё тайвширлыг мэдэрдэг. Ягаад гэвэл миний орон зай гэж бодох юм эсвэл энэ тайзан дээр би ганцаараа байгаа одоо би надаас өөр хүн энэ тайзан дээр байхгүй шүү дээ. Яг ганцаараа гараад ирсэн үед бол тийм ээ. Тэгэхээр өөрийнхөө эрхчлөлөг одоо тэр тайзан дээр мэдрэх жишээ нэ. Тэ өнөөдөр манай хөгжмийнхэн маань одоо өөрсдийнхөө гам тасгалыг хийж байна. За тэгэхээр яг цэргийн хүн болохоор бас нөгөө тоо орон тоо бол дурдж болохгүй тийм ээ. Тэгтээ бол манай өлөөр хөгжмийнхэн бол хөгжмийн став одоо 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр одоо ингээд өөрсдийнхөө бэлтгэл суулдаг. Өглөө ирээл эдгээр чинь анги дээр нэгдээл үүрэг чиглэлээ аваад даргаасаа одоо даалгавраа аваад тэгэнгүүтээ өлөөр хөгжмийнхээ дасгал руу орно. Өлөөр хөгжим гэдэг чинь их сайхан штэ. Амьд хөгжим хүн өөрөө өөрийнхөө амьсгалаар өөрийнхөө сэтгэхүйгээр тоглож байгаа яг л хүн өөрөө дуурч яах гэсэн үг байхгүй. Тэгээд энэ чинь одоо бас маш их учир утгатай үлээхэд бас
бас техник шаардна гэл тийм ээ. Тэгээд бас уруулаа заавал халааж авахгүй болохгүй, техник дасгалаа заавал хийж авахгүй болохгүй, ямарваа нэг юм бас тасгал сургуультай хийж авахгүй болохгүй шүү дээ. Тэгээд цэргийн сүр жагсаалын сүр хөгжмөдөө гэдэг тийм ээ. За баярлалаа. Хилчин хүний хувьд залуу хүний хувьд ер нь энэ нийгмийг бол бас их гоёор хардаг штэ. Өнөөдөр бид нар их гоё нийгэмд амьдарч байгаа. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх тийм ээ. Ямар ч гараад орсон ч гэсэн янз бүрийн одоо хаалт болт байхгүй. Бас их сурч мэдж боловсрох тийм одоо чөлөөтэй болчихсон тийм ээ. Өөрийгөө илэрхийлэх чөлөөтэй болчихсон ийм нийгэмд амьдарч байгаа. Хамгийн гол нь хүмүүс яг тэр нийгмийн амьдарч байгаа нийгмийн өөрсдөө эрүүл байхын тулд өөрсдөө л хичээх ёстой гэж бодогддог. Яг ч юм одоо зарим хүмүүс маань нийгмээ муулдаг шүү дээ. Өнөөдрийн нийгэм л биднийг ийм болгочлоо. Өнөөдөр бидний амьдарч ирсэн нийгэм одоо ийм байна, тийм байна гэх тийм ээ. Тэр хүний өөрөө өөрийгөө авч явах чадвар тийм ээ. Тэр хүн өөрөө нийгэмтэйг хөл нийлүүлэн алхах одоо тэр чадамжил тэр хүнийг харуулж байгаа болов уу гэж боддгийг. Ерөнхийдөө тэр нийгэмтэйг хөл нийлүүлж алхаж амьдрахын тулд өөртөө зорилготой байх хэрэгтэй, мөрөөдөлтэй байх хэрэгтэй, зорилготой хүрэхин тулд тэмүүлэлтэй байх хэрэгтэй тийм ээ. Тэмүүлэлтэй хүрэхин тулд бас өөрийгөө дайшлах хэрэгтэй, зорилготой тэмүүлэлтэй хүрэхин тулд гэж боддог. Гэхдээ яг өнөөдрийн нийгэмд бол одоо бас хүмүүс маань одоо энэ заримдаа шүүмжлэмээр юм байдаг шүү дээ тийм ээ. Одоо энэ би бол заримдаа хэтэрхий их сошиал ертөнцөөр одоо тий тархиа угаалгаад байна удаа тий. Бас нэг болох бүтэхгүй мэдээлэлээс өөрсдөө заахан хол байлгах бол зүгээр байд юм болов уу, үр хөвгтэй ч гэсэн тийм ээ. Бас тийм юмнаас хол байлгуул зүгээр байд юм болов уу. Бас тэрийг цензуртэй бүх мэдээллийг одоо ингээд одоо бас шууд утгаар нь хүлээж аваад байх бас хэцүү шүү дээ тийм ээ. Одоо янз бүрийн одоо бас хар PR цацах ч юм уу, цагаан PR цацах ч юм уу тийм ээ. Янз бүрийн мэдээллийг одоо гуйлах, мушгин гуйлах тийм сошиал ертөнцийн маш олон контент одоо маш олон хүмүүс бий болсон шүү дээ. Тэрнээс өөрийгөө хамгаалах чадвартай тэрийг ялгаж шүүдэг байх хэрэгтэй. Тэгвэл өөрийгөө нөгөө нэг стрессээс аваад гарчин өөрөө тэрэндээ бохомдохгүй. Одоо бид нар чинь нэг гэртээ ороод нэг утсаа ухсан, тэрэн дээр бичсэн янз бүрийн юмыг уншаад бохомдсон гэр орныхоо гэр бүлдээ үр хөвгтэй цаг нараа одоо зарцуулахаа болчихсон. Эсвэл ажаасан маш их стресстэй ирчихсэн тийм ээ. Одоо нэг ажлыг хашаана гэж гараад өөрөө ороод хаширчаад ороод ирдэг ч юм уу тийм ээ. Тийм байхгүй бол тэгэл энэ өдрийн нийгэм сайхан. Яг бол хүн хийж бүтээж хөдөлмөрлөж чадчихвал идэх бол өмсөх хувцастай байвал тэгэл болоо. Ер нь бол миний бодож явдаг юм яа ч юм маш олон газар үзхийг хүсдэг. Маш олон төрлийн хоолыг идэж үзхийг хүсдэг. Яг бол хүн чинь тийм л өстэй ш тийм ээ. Тэгээ гоё өөртөө нэг кайфыг авах тийм ээ. Тэгээ тийм байна. Тэгээд нийгэмд оролцоо бол ихэх бас олон нийтийг хамарсан соёл олон нийтэд ажил тийм ээ маш тийм өргөн цар хүрээтэй ч юм уу эсвэл сумар нутгийн ч юм уу тийм соёл олон нийтэд ажилд бол оролцсон мэдээж цэргийн хүний үүднээсээ ихсэн одоо эх орны үүдэн босгуулсан одоо ийм материалууд ажиллаж байгаа гэдгээрээ ч юм уу одоо бас эх орны нүүр царай болж байгаа гэдгээрээ бас бид нар ч бас ард иргэдтэй харьцсан ард иргэдэд урлаг соёлоор үйлчлэх үүрэгтэй бид нар ч бас тийм одоо заалттай байхгүй ажлын байрны тодорхойлолтод нь хүртэл байна. Тэгээд ард иргэдтэйгэн харилцсан ингээд маш олон тийм нийгмийн одоо бас үйл ажиллагаанд оролцсон гэж боддог. Миний амьдралын зарчим бууж өгөх дурггүй. Ер нь аливаад бууж өгөх дурггүй те. За нэг зорьсон бол тэрийгэ заавал биелүүлэх дуртай.
тэр зорилгодоо заавал хүрэх. Сайн ч байж муу ч байж болно. Тийм ээ. Ард нь ямар ч үр дагавар гарч болно. Заавал тэр юмд зорьсон бол тэр зорилгодоо хүрэхин төлөө тэмүүлэлтэй байхыг хүсдэг. За 3 дугаарт үр хөвгтөд их цаг зарцуулахыг хүсдэг. Миний ирээдүйн үргэлжлэл болохоор үр хөвгтөд их цаг зарцуулах дуртай, тийм зарчимтай. За ер нь ажил төрлөө тараад заавал бол ер нь гэрлүүгээл алхандаа. Тэгээд бас нэг гол баримтлагдаг зарчим хүн гомдоохыг нэг хүсдэг. Хүн гомдоочход ардаа эргээд өөрөө шаналахаар айгүй хэцүү байдаг. Тэгээ хүний бусдыг ер нь нэг гомдоохыг хүсдэг. Хүний өдөөс нэг ер нь бас нэг залуу цагт ч гэх юм уу бас нэг дэврүүн тийм ээ. Нэг хүний үг хүлээж авахгүй ч гэх юм уу тийм ээ. Их тийм бас үе байдаг штэ. Тэрнээс одоо бас шалтгаалаад бас нэг хүн гомдоочих тиймэрхүү юм байдаг юм блэ. Тэгээд хойш бодоход бол ер нь бол хүн гомдоох захын дурггүй. Яг бол баримтлагдаг зарчим хүнтэй сайхан харьцахыг боддог. Хүнтэй их илдэг тутанд харьцаад хүнд өөрийгөө зөв ойлгуулахад их сайхан байдаг шүү дээ. Хүнтэй их гоё харьцахгүй байдаг тийм ээ. За өглөө эрт тусах их дуртай. Тэгээ ер нь цэргийн хүмүүс ч өглөө эрт тусдаг шүү дээ. 6 7 гэл за цаад тал нь 6 гэл 7 гэл босчдаг. Босоод нэг сайхан нуур гараа угаачаад нэг гимнастик хийчих юм эсвэл тэгэл ховц нарын янзлал бушуухал нөгөө нэг ажлын цагтаа яараал ажилдаа очиж нэгдэн мэдээ цаг сайн баримтлах хэрэгтэй. Тийм байх хэрэгтэй. Тэгээд бас их мэдээллийг өөртөө их цуглуулах дуртай. Олон нийтийн тийм одоо бас үйл ажиллагаанд бас их оролцуул зүгээр гэж боддог. Бас олонтой байх их гоё гэдэг шүү дээ. Нөгөө талилтай бол талын чинээ гэдэг шиг хүн их олон хүнтэй харьцаж явах хэрэгтэй. Сайн муу сайхан муу хамаагүй үнтэй яг л адилтай шүү дээ. Бас олон хүнтэй харьцах зүгээр болов гэж боддог. Амар гэгээлхэр хардаг. Тэ. Ойрын 5 жилийн мөрөөдөл нэгдүгээр мөрөөдлөө биелүүлэл яваад байгаа юм байна. Энэ жилдээ магтаагаад тоглолтын гэсэн бодолтой явсан. Одоо тоглолтоо хийх гээд зорж явна. За хоёр дахь асуудал нь би бас миний мөрөөдөж явдаг юм дуу дүрс бичлэгийн тийм студиутэй болохыг мөрөөддөг. Тэр студиутэй ингээд одоо дуучид маань одоо янз бүрийн хүмүүс одоо өөрсдийнхөө сайхан дурсамжийг мөнгөлсөн тийм хийл гэдэг байна. За тэр студийг эхлэлийг тавьсан байна. Тэр студид бас улам өргөжүүлээд одоо тэр студид одоо нэг ахтай хариуцуулаад гоё болох байх гэж бодож байгаа. За хоёрдугаарт нэг сайхан цомог хэвлүүлэхээр бодож явж байна. Зорилго бол тэр бол мөрөөдлөс зорилготой одоо тэр цомогныхоо бэлтгэл ажилд орчихсон бас тоглолтод маань гараад ирчих болов гэсэн бодолтой. За дараад нь одоо бас энэ хил хамгаалах байгууллагадаа бас нэг олигтойхон шиг тийм ээ. Нэг хилчдийнхээ нүүр зарыг харуулсан нэг тийм бас нэг кино ч юм уу тийм ээ. Нэг тийм гоё юм байдаг шүү дээ. Хүм өрөөддөг шүү дээ тийм хийж үзхийг хүсдэг. Одоо тав бүхний хийдэг ажилтай л ойрхон гэсэн үг шүү дээ тий. Тэгтээ бас мөрөөдөл чинь их хязгааргүй шүү дээ. Ингээл бүр ингээд мөрөөдөлтөө умбаад тэрийгээ бүр ингээд бодит юм шиг ингээд төсөөлөөд бүр ингээд болцсон юм шиг бодохоор айгүй их гоё олон мөрөөдөл байна. Надад бол олон мөрөөдөл байна. Бас үр хөвгтэн сайхан мэрэгчлээ болгочмаар байна тийм ээ. Мэдлэгтэй болгочмаар ойрын 5 жилд бас үр хөвгтүүдээс маань бас сургууль солиод төгсөөд оюутан болох хүүхдэж байгаа тийм ээ. Тийм учраас тэдрийгээ бас мэрэгжил мэдлэгтэй сайн хүн болохын тулд бас хичээж хармаа. За тэгээд бас тэгэл цаашаа явах юм бол тэгэл ээжигээ нэг сайхан баярлуулад хамтдаа нэг гоё газар аялж үзхийг хүсэж байна. Тэ. Ер нь хүн болсоор ээжтэйг нэг аялж үзэх юм шүү. Тэ. Тэгээд ээжтэйг нэг сайхан гоё газар аялж үзхийг хүсэж байна. За тэгээд хөөрхөн дүүнараа бас хамт аваад гэдэг аялж үзэх хүсэж байна да. Тэ. Миний үндсэнтэй зүйл мэдээж хэл эх орон минь.
За яг ажлын байран дээр ярих юм бол миний үндсэнтэй зүйл тайз. Тий, тайз. Үнэхээр үндсэнтэй шүү. Хүн ямар ч хүн тайзан дээр гарч ирээд нэг муухай үг хэлдэггүй шүү дээ. Олны өмнө гардагтай агаар нэг учраас тайз л үндсэнтэй юм да. Тэгээ тайзан дээр бас үндсэнтэй юмнууд олон байна шүү дээ. Тэгэл хөгжмийн зэвсгнүүдээс хулаад дээр нь нэмэл нөгөө микрофон гээл тийм ээ. Тэгэл хил дээр очих юм бол дарахын хэл юм багана гээл тийм ээ. Ингээл үндсэнтэй зүйл их болон ер нь бол ажлын байран дээр тайз. Хил манаагүй ирэх хүнийг ямар ирэх хүн гэх вэ? Гал манаагүй бүсгүй хүнийг ямар бүсгүй хүн гэх вэ гэдэг чинь дээр үс тийм ээ. Нэг сайхан шүлгэнд өгдөг шүү дээ. Хардаг нүдгийн мань чавчхыг мартаж хамгаалсан, хальдаг аймгийн мань үххийг мартаж өмгөөлсөн, хайрт их орноо өгснөөс хүсэн минь дээр гэж цусн буцалдаг номын хөвч агтай сэлэмнэрийг Монгол гэдгийг хилчид гэдэг юм аа гэж. Энэ бол хилчид. Хилтэй хамт их ор явж байгаа. Энийг л хэлэх дуртай. Яг л хэл мал гуравтайган байвал хэн баян Монгол баян. Тийм ээ. Хэлийн 815 дугаар багны макет байна л да. За ер нь бол яг Монгол улсад хоёрхан байдаг ихэр багны нэг нь Хэлийн тэг 108 дугаар замын шалган нэвтрүүлэх отрядын маань хариуц хэсэгт байрладаг. За ихэр багна гэдэг нь одоо Монгол улсын газар нутгаар дайраа өнгөрч байгаа нарийн өргөн царгаар явж байгаа төмөр зам байна шүү дээ. Төмөр замын яг хоёр талд нь ихрлүүлж тавьдаг 815 1 815 2 хятад талдаа 815 1 815 2 гэж одоо 2 ихэр багна тавьдаг байхгүй юу. За энэ замын үдэд нэг байна. За мөн хойд сэлэнгийн одоо Алтан мулгийн боомтод нэг байна гэсэн үг тийм ээ. Одоо Монгол улсын яг юугаар дайраа өнгөрч байгаа. За энэ бол бас их одоо эх орны дархан хил дээр одоо бас ихэр багна байна гэдэг бол ховор тохиолдол. За тэгээд Боржин чулуун багныг одоо 2002 оноос одоо яг одоо боомт хотуудын юун дээр барьж эхэлсэн юм байлээ. Тэгээд бас тэн дээр нь байгуулсан ихэр багны макет дэр юм. За энэ манай бол алдрын тасалгаа. За яг ерөнхийдөө Хэлийн анги салбарууд маань бүгд нэг алдрын тасалгаатай, дайчин алдрын танхимтай. Тэр дайчин алдрын танхимдаа өөрсдийнхөө түүх соёлыг за мөн одоо мартагдсан одоо урд өмнө хүмүүсийн хэрэгжилсэн эд зүйлсийг тийм ээ хадгалж одоо нэг өсөндөө бэлтгэн хэмжээний музей болгож ашиглаж байдаг. За Хэл хамгаалах байгуул маань бүр өөрөө том музейтэй, Хэлийн цэргийн музейтэй сектортой. Тийм учраас бас анги болгонд ийм салбар нь одоо бас ингээд алдрын тасалгаа. Одоо алдрын тасалгаа бол бас яг миний хариуцсан хэсэгт байдаг. Хэлийн цэргээс ерөнхийдөө Монгол улсын хэмжээнд 14 баатар төрсөн байдаг. За энэ 14 баатар маань эх орныхон одоо тусгаар тогтнолын төлөө өөрсдийн залуу халуунасаа одоо амбийн өвөл хайрлан тэмцэж эх орны үлдээсэн ийм баатарлаг хилчид юм да. Тэгээд Хэлийн хэл хамгаалах байгууллагад Хэлийн отряд салбарт бүгдэнд нь элчин баатруудын маань гэрэл төшөө дурсгалын ийм газар байна. Энэ бол одоо хилчдийн маань бас нэг бахархалтай нэг бахархаж явах, хүндэтгэж хайрлаж явах ийм одоо нэг дурсгал зүйлтэй. Тэгээд одоо Ноднонхон хэл хамгаалах байгууллагын маань 85 жилийн баруун хэлийн тулгаралт буюу Байтгуудын тулгаралтын ой болсон. За тэгээд энэ тулгаралтаас төрсэн баатруудын одоо хүндэтгэл үзүүлэх тэгээд энэ одоо баатруудын нэрийг одоо түүх дурсгалыг мөнхжүүлэх гэдэг маш олон үйл ажиллагаанууд зохион байгуулагдсан шатралтайгаар тэрний бас үргэлжлэл гэж ойлгож байна. За анги салбарууд маань өөрсдөө бас танилцуулахад хэл хамгаалах
байгууллага дааш тэр Хилийн Цэстаа Хотроод салбар дааш тэр ерөөс Элчинбаатаруудынхаа хөшөөг байнга одоо сэргээ засварлаж түүх турсгалыг хүндэтгэж одоо хилчидтэй хүүхэд залууст энэ баатруудын одоо байгуулсан гавьяаг одоо мөнхжүүлж танилцуулж явдаг ийм уламжлалтай. За тоглолт бол одоо ер нь бол анхны удаа анхны бие даасан тоглолт гэж болно. Бас өөрийнхөө уран бүтээлийн дайлан тоглолтыг хийх гэж байгаа гэдэг утгаараа. За хилчдийнхээ баярыг тохиолдуулаад бас Хилийн цэрэгт албаадаг хүний хувьд бас эх орныхоо дархан хилийг хамгаалдаг хүний хувьд хилчдийнхээ баярыг тохиолдуулаад бас маргааш нь яг хилчдийн баярыг маргааш нь тоглох гэж байгаа гэж түрүүн ярьсан тийм ээ. За тэгээд тоглолтын маань нэр бол одоо хилчин хурандаа их тайвны үгээр зохиосон миний өөрийн дуу Онош төрсөн их орон гэдэг дуу үү. Тэгээд тэр дууны нэрээр нэрлэгдэж байгаа. За тэгээд дуу маань бас бүтээд клип нь цацагдаад эхлэхээр хүмүүс ойлгох واخоо. За тэгээд ер нь тоглолтод маань Хилийн цэргийн дуужгийн чуулга. За тэгэл Хилийн техник 108 дугаар анги, техник 164, техник 151 дугаар анги гэдэг ангиудын үлээвэр хөгжмийн хамтлаг. За тэгээд уран бүтээлийн найзууд тэгэл маш олон хүмүүс оролцсон. Мэдээж бас зарим нь одоо тэгээд ярьж харж сюрприз биш болчих шүү дээ. Тэгээд ер нь их би өөрөө ер нь их орны ээж аавын цэргийн сайхан дуунууд дуулах дуртай. Ер нь цэргийн дуунууд их гоё шүү дээ. Өөрөө цаанаа их хэмрэл ундааг агуулж идэг. За тэгээд их орны сайхан тухай дуунууд дуулах дуртай. Тийм учраас иймэрхүү ер нь дуунууд дуулагдах байх гэж төлөвлөж байгаа. За тэгээд тоглолт нь маань бас ирж үзэх үзэгчдийг маань бас Онош төрсөн их орон дууны цомог маань бас билет дагалдаж очино. За мэдээж хастай үзэгчдийн суудал модал гэж зохион байгуулагчдын зүгээс гаргаж байгаа зүйлүүд байгаа. Тэгээд тоглолтын зар реклам гараад ирэхэд эндээс бас харагдах хоо. Ардаг нүдэг эмээн цачхыг мартаж хамгаалсан, хальдаг амиг эмээн үххийг мартаж өмгөөлсөн, хайрт их орнон өгснөөс өгсөн энэ дээр гэж цусан буцалдаг номын хөвч Агтас элмэнийрийг Монгол гэдгийг хилчин гэдэг юм аа. Цэргийн гавьяаны одонд Хилийн дэг 108 дугаар ангийн дуучин Монгол улсын соёлын төрийн ажилтан Гамбаатрын анх хоёрын анхны уран бүтээлийн тайлан тоглолт Онож төрсөн их орон тоглолтод та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Тоглолтын дүрлэгээр Монгол улсын гавьяа жүжигчин Батбаатар Ганчимэг, Монгол улсын соёлын төрийн ажилтан Базарсаг Гимболдбаатар, Оросын холбооны улсын дуучин Александра, 21 уртын дуучин Хилийн цэргийн дуужгийн чуулга Цагаан давай чуулган уран бүтээлчид уран бүтээлийн амдууд тус оролцсноо. Эх орноо магтан дуулсан эр цэргийн дуулалтай 2019 оны 9-р сарын 18-ны өдөр 19 цагт Юби Паласын концертын их танхимд уулзцай. Тоглолтын ерөнхий ивент итгэгч Дорногов аймгийн засгийн даргын тамгын газар, Өмнөг аймгийн нутгийн зөвлөл, хэл хамгаалах ерөнхий газар, Хилийн цэргийн тэг 108 дугаар Эрэхэд Монгол групп, Лундо од компани тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 8811 6080 9811 6080 дугаараас лавлаарай. Хамгийн түрүүнд ээждээ талархаж байна. Маш их баярлалаа гэж хэлээ ээждээ. Хүний хорвоод ижим минь байхгүйсэн бол би байхгүй шүү дээ. Ээждээ маш их баярлалаа. Гэр бүлдээ маш их баярлалаа. За намайг дэмжиж байгаа бүх байгууллага тийм ээ. Хилийн цэргийнхэнд баярлалаа. Хил хамгаалах байгууллага, хил хамгаалах ерөнхий газрын удирдлага дараа нартаа баярлалаа. Хилийн техник 108 дугаар ангийн удирдлага дараа нартаа баярлалаа. Найз нөхөдтэй баярлалаа. Энэ тоглолтыг маань дэмжиж Өмнөг аймгийн нутгийн зөвлөлд, Дорногов аймгийн засаг даргын тамгын газар, за тэгээд Эрэхэд Монгол групп, Лундоод хязгаарлагдмал хариуцлагатай компани, за мөн Даваа цэрэг ах маань Өмнөг аймгийн Номгон сумын нутгийн зөвлөлийн
бас тэргүүлэгч Даваацрын ах маань гэдэг маш олон хүмүүс байна. За тэгээд одоо бас намайг дэмжиж нэвтрүүлэхтэй тийм ээ. Бас энэ сайхан нэвтрүүлэгт урьж оруулсан та бүхэндээ ч талархлаа. Хүн болгон талархаж байна. Чи хүн зорж хийж бүтээх гэж яваа нэг дэмжиж байгаа хүн талархалгүй яах вэ тийм ээ. За тэгээд миний хажууд яг одоо бас дуу бичлэгийн маань хийгээд явж байгаа Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Эрдэнэ Уяг ахтай баярлалаа. За миний бас CD-ний cover мовроос эхлүүлээд маш олон ажил байгаа. Энэ их ажлуудын ард гарах гэж амжуулж яваа харчлуу найзтай баярлалаа гэд маш олон хүнд баярлалаа гэж хэлье. Тэгээд хамгийн асуулт нь яг энэ нэвтрүүлгийг бас үзэн суугаа. Миний яриаг бас шимтэн сонссон ч те. Одоо эх орныхон өнцөг болон бүрт суугаа Монголынхаа мянган үзэгчдэд за бас телевизээ үзэн суугаа залуустан этгэлжтэй баярлалаа. Далай орон минь дархан хилэтэн дайчин харуултай харуулын цэрэг хонгор чамтайгаан хамтал байдаг шүү сэтгэл минь хэлийн тэнгэр цэлмэг байгаасай холын чамд минь дуу минь хүрээсэ намуухан тайг минь навчин чиммэгтэй найрсаг чимэн надад хайртай усын дээгүүр үсийн доогуур учралт чамдан ойрон тэмүүлнэ хэлийн тэнгэр цэлмэг байгаасай холын чамд минь дуу минь хүрээсэ. За нэвтрүүлгийг сайхан болж өнгөрчлөө. За ямар ч гэсэн та нэвтрүүлгийн төгсгөл нэг хэлцтэй зориулсан. Үйлчлэгээ үгээд дуусгал яваа. За тэгээ. За малгай авч. За ингээд эх орныхоо дархан гэлийг хаяалан хэмжээр нь хязгаар нутгаан дархалж яваа нийт хэлцтэй Монгол Улсад орчин цагийн хил хамгаалах байгууллага байгуулсны түүхт 86 жилийн ан барийн мэндийг дэвшүүлье. Мөн халахын голын дайны ялалтын түүхт 90 жилийн ан барийн мэндийг бас дэвшүүлье да. Нийт Монголын ард түмэнд хэлцтэй. Тэгээд эх орны дархан хил амгалан байж эрэлхийг хэлцтэй маань үлмээ батар шуултгай. Монгол улсынхаа төлөө зүтгэе. аюулыг сүрсэн хөрслөг бор хилчдэ мартахвэ үегэ төгсөн нутга хамгаалж хугацаагүй ядвнаас тэд шантрагвэ өөрөд тайга будамтгаа
сүрийг дарсан өвгөн буурал хичдээ мартахгүй өвдөө зүлтэйсэн газар шорроо өдгийтэй үрээсэн илүүтэй хайрлсан юу Уурын тайга мутын тываага Нэмэн зогхыстан Уа мулгач тэг Сэрэн жавтане Журмын олон нөхдөө дурся зүутэндээ чамаасан дархан хийлээ зүрхэндээ тэ чавдгийма уурын тайга мутын тываага Христом Уа мулгач тэг Сэрэн жавтан